Шалом, шалом. Шинэ өглөөний мэд хүргэе. За сайхан амарцгааснаа нөө 5 сарын 13-ны өдрийн чимээгүй цагаа эхлэе. Аава танд баярлалаа. Та бидэнд энэ гайхалтай шинэ өглөөг өгсөн талархъя. Тэгээд энэ өглөө бид таны алсын хараан дотор таны хараагаар энэ дэлхийг харж таны өглөө бүр бидэнд өгдөг шинэ ивэл нэгүсэл энергийг бид хүлээн авна. Түгээр дамжуулан бид бас энэ дэлхийд гэрэл болж амьдрахад ариун сүнс биднийг өдөр дараа тэгэд эзэн энэ өдөр та үгээ бидэнд айлдаарай. Энэ өдөр таны гайхалтай үгийн тэр гүн рүү бид орж тэр үгээр бид өөрчлөгдсөн. Бид өөрсдийн хүслийг дагсан биш харин Бурхны хүслийг дагсан. Бурхны өмнө өөрсдийгөө даруусгасан нэгэн байхад ариун сүнс бидний өдөрт болтугай. Тэгэд энэ цагийг та удирдах өгөөрэй. Иесийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид нэр Эхлэл номын 41-ийн 25-аас 36. 41-ийн 25-аас 36. За. За 41-ийн 25-аас 36. За уншлаа. Үүнээс 2 жилийн дараа фараон нэг зүүдлээ. Фараон Нийл мөрний ирэг дээр зогсож байх юм гэтэл Нийл мөрнөөс тарган сайхан 7 үнэ гарч биш 25-аас 41-ийн 25 өчигдөр ингэ байсан. Тэгтэн Йосеф фараонд хаантан минь таны зүуд нэг л юм бэ. Бурхан хийх гэж бүзүүлээ фараон танд мэдүүлжээ. 7 сайхан үнийн 7 жил, 7 сайхан түрүүн 7 жил. Энэ хоёр нь үнэндээ адилхан зүуд гэсэн үг. Араас нь гарч ирсэн турхаа 7 мухан үнэ 7 жилд орны халуун салхинд нэрвэгдэж харчээсэн 7 түрүүнд бас 7 жил бөгөөд эдгээр нь өлсөглөнгийн 7 жил юм. Бурхан хийх гэж бүзүүлээ фараон танд мэдүүлжээ гэж миний хэлсэн нь ийм билээ. Харахтун Египт нутагт даяар их үнэтэй сайхан 7 жил болох гэж байна. Харин дараа нь болох 7 жилийн ган гачгаар Египт нутагтайсэн 7 жилийн элбэг дэлбэг бүхэн ор сургаггүй болж газар нутгийг ган гачиг хослон цөлмнөө. Тэрхүү ган гачиг улам хүндэрч үнэтэй сайхан цаг мартагдана. Фараон танд 2 дахин зүүдэлсний учир нь бурхан үнийгээ удаж төлөхгүй хийхээр бат шийдсэн гэсэн үг юм. Хаантан та одоо гэрхэ ухаалаг мэрэгэн хүнийг олж Египт нутгийн дээр тохон томлох хэрэгтэй. Тэгээд фараонда нутаг орондоо даамлуудыг томж тэднэр харгалзуулан өнтөө 7 жилд Египт нутгаас ургацаас 5-1-ийг хураан авах тун ирэх хүнтэй сайхан он жилүүдийн бүх өргөцийг хураалгаад үр тариагаа хотуудад хүнсний зорилтоор фараоны мэдэлд хатгалуулбал зохино. Үүнийг Египт нутагт болох гэж 7 жилийн ган гачгийг өнгөртөл хэрэглэхээр нөөцлөх ёстой. Ингэснээр орон нутаг ган гачигт арчигдахгүй гэв. Амен. За фараоны өмнө зогссон Йосеф гэсэн гарчигтай. Фараоны өмнө зогссон Йосеф. За юу гэж байна? Зөв тайлах хүч өөрт нь бас зөвхөн бурханд байдгийг Йосеф тодорхой илчлээ. Хааны зүүдийг талихын зэрэгцээ авбал цохих арга хэмжээгч зөвлөвөө. Хаан сүнчийн саналыг хүлээн авч Йосефийг даруй ордонд дуудвал олон жилийн дасгалжуулалтын хугацаа инхүү дуусаж Йосефт бурхны өгсөн зүүдний биелийг үзэх цаг боллоо. Йосефийн зүүд тайлах гоц чадварыг хаан магтан сайшаахад Йосеф өөрийнх нь чадвар бурхнаас ихтэй болохыг өчөн байна. Олон он жилээр боолчлогдож хэлсээр шоронд хоригдсон ч Йосефийн бурхан түшиглэх итгэл хувраагүйг харуулсан өчилмөө. Удахгүй хийх гэж буй бурхны үйлсийг фараоны зүүд харуулсан гэдгийг Йосеф хэлхийн зэрэгцээ эм гамшигт хэрхэн бэлтгэж ямар арга хэмжээ авах саналыг ч тавилаа. Энэ нь бурхнаас өгсөн мэрэгэн ухаанч нөгөө талаас өнгөрсөн он жилүүдэд галаар шалгагдсан төлөвлөсөн Йосефийн мэрэгэн ухаан мөн. Бурхан гэж юм бэ? Египтэд тохиох өнтөд 7 жил ган гачигтай 7 жил бурхан ард түмнийхөө төлөө дэлхийн түүхэнд гүн нэвтэрч буг харлана. Тэр бурхан өнөөдөр ч миний төлөө ажиллан сайн зөвийн замд хөтлсээр буг самцгаая. Хүнд бэрхшээл зовлонгийн өмнө итгэлээ орхин хувирдаг хүмүүс орчин нөхцлөөс бус үнэндээ сул дорой байдлаасаа болж ундаг. Йосефийн амьдралыг харж орчин нөхцлөөс үл хамаарах итгэлийн агуу чанарт суулцгаая гэсэн. За тэгвэл өнөөдөр бид нар фараоны өмнө Йосеф зогсож байгааг бид харж байна тийм үү? За нөхцөл байдал тийм сайн байгаагүй тийм. Тэр боолчлогдсон, шоронд орсон, хүнд хэцүү байсан.
Гэхдээ тэр бурхантай үргэлж хамт байсан учраас бурхан түүнтэй хамт байсан учраас тэр юу зүүдийг тайлж байсан тийм үү, тэр зүүдийг тайлж байсан. За тэгээд тэнд юу зүүн зүгийн халуун салхи болсон гэж байна. Зүгээр энэ бол зүгээр нэг юм салхи болсон биш, бүр ингээд амьдралыг нь сороод хамаг чигийг нь аваад тэ үржил шимийг үгүй хийдэг ийм өөрөөр хэлбэл гаднаас ингээд тэн дээр ингээд түрүү харагдаад байгаа тийм үү. Гэхдээ дотроо хоосон гэсэн үг байхгүй. Цохигдсон, хатсан тэгээд ийм зүйл болсон гэж ингэж хэлж байна тийм үү. За тэгээд зүүд нь бол яг холбоотой нэг байна гэж ингэж хэлсэн. Энэ бол хоёр зүйл биш ээ. Хоёр одоо үйл явдал биш. Энэ бол нэг зүйл, бурхны илчлэлт байна. Бурхан нэг зүйлийг давтан хэлж байна гэж ингэж хэлж байгаа. За 7 жил. За бид нар 7 дээр таг мэддэг. Энэ бол нөгөө тэг бүрэн төгс гэсэн юм тавдаг штэ. За тэгээд эхлээд 7 жил сайн үнэ сайн төрөв. Тэгээд дарааг нь өсөглөнгийн 7 жил нь болохоор муу үнэ хатсан төрөв гэж байна тийм үү. Тэгэхээр нөгөө энэ нь бол яг бурхны цаг хугацаанд тогтоосон хэмнэл дотор энэ үйл явдлууд болно гэж байна. Тэгэхээр бидний амьдралд ч гэсэн тийм үү сайн өдрүүд байна, сайн 7 жил байна, тийм үү бас юу хэцүү өдрүүд байна, хэцүү өдрүүд бас байна, тийм үү хэцүү өдрүүд байна. Тэгэхээр бурхан энэ дээр хийх гэж байгаа зүйлээ харуулж байна гэж байна. Тэгээ бүр яг одоо бурхан ажиллаж байна гэсэн үг тийм үү? Бурхан ажиллаж байна гэсэн. За тэгээд хүмүүс нөгөө бүр сайн сайхан энэ айгу амархан бид нар ойртой дандаа мартагдах санах гэдэг үгийг яриад байгаа шүү дээ. Хүмүүс нөгөө урд нь үнтэй байсан 7 жилээ мартнаа гэсэн байгаа тийм үү? Үнтэй байсан 7 жилээ мартаад тэгээд тэд нар бүр ингээд туйлдах болно. За тэгээд тэд нар бүр ингээд урд нь байсан зүйлээ санахчгүй. Энийг хүний мөн чанар тийм хүмүүс ингээд аюул сайхантай ингээд эзэнтэй хата ваа халелуя стэнэр би бол стэнэр хитцээч эзнээс урахгүй би эзний үн батаас гэсээр баярлалаас тэ эзэн хангасан баярлаа гэсэн баярлаа гэж талархажсэн гинтхэн ядгүй. Гинтхэн дараа нь юу болж эхэлдэг мартцсан байдаг те бурхан хаана байгаа бурхан ер нь надтай байгаа юм уу би өөрөө бурханд итгэх нь зөв юм уу ч гэдэг юм энэ зүйлүүдийг хийсэн энэ зүйлүүдийг ярьж байгаа. За тэгээд бурхан зөвхөн Йосефт те зүүдийг илчилтийг өгөөд төдийгүй зүүдийг тайлах тэр мэрэгэн ухааныг өгсөн төдийгүй тэгээд түн ингээд энэ замаас те энэ хүнд хэцүү байдлаас яаж гарах арга замыг зааж өгч байгаа. Энэ үнэхээр гайхамшигтай тийм үү? Юу гэж эхлээд ухаалаг удирдагчдыг томилоо гэсэн. Ухаалаг удирдагчдыг томилоо. За тэгээд дараа нь юу гэж байна? 5-1-ийг хуraa гэж байна тийм үү? Эхлээд юу гэж байна? 33 дээр шүү дээ. Тэгээд одоо фараон хэрсүү мэрэгэн ухаантай хүн олж Египт нутагт томилоо. Хоёрдугаар 34 дээр фараон энэхүү газар нутагта түшимдийг томилж тэгээд ургацын 5-1 буюу ургацын 5-1 гэдэг чинь 20% гэсэн үг шүү дээ тий. 20% нөөцлөө гэж байна. За тэгээд хот бүрт агуулах байгуулаа гэж байна тий. Хот бүрт агуулах байгуулаа. Эр хүнд үеийг урьдчилан бэлдэж даваа гэдэг чинь. Урьдчилан бэлдэж даваа. За энэ айгуу чухал зүйл байна тийм үү. За тэгвэл тэр бурхны томилж байгаа тий ухаалаг удирдгчийн нэг нь та би байх юмсан тий яг бурхны ард түмнийг өөрийн ард түмнийг өөрийн гэр бүлэг өөрийг хожим ирэх хэцүү байдлаас гарахын тулд ухаалаг юм удирдгчтэй гаргаж ирдэг ухаалаг удирдгчийг за тэгээд тэг орж иж байгаа энэ орлого юунаас 20% нөөцлөө гэсэн ба. За тэгээд агуулах байгуулаа гэсэн. Тэгээ ирэх хүнд үеийг урьдчилан гэд бэлтэж даваа гэдгсэн ба. Библийн тухай зөндөө хэлдэг тийм ухаалаг хүү бол тэ ургацаа цагт нь хураадгаа гэдэг тийм гэтэл юу яаж хүмүүс заримдаа юудаг ерөөсөө тэр ирээдүйдээ бэлтгэдэггүй ирээдүйд юу болох яг за өнөөдөр л байгаа мөнгөөрөө сайхан байгаад өнөөдөр л яагаад тэгээд байж байл гэд би нэг яг хүн Филипп хүмүүстэй ажилладаг байсан байхгүй. Тэгээ тэр хүмүүс аюулсаа нэг айгүй юм. Одоо бид нар ч бүгдээр үйлдвэрийн ажилчид байна шүү дээ. Тэгэхээр үйлдвэрийн ажилчин хүнд баймааргүй тийм юм одоо юу тийм жоохон тансаг хэрэглээтэй гэх үү? Тийм байдаг байхгүй. Тансаг хэрэглээтэй ингээл том алтан юм үзүүгээл тэг гинж минж зүгэл. Тэгээд дараа нь би солонгос ирснийхаа дараа нэг юм юу үзсэн байхгүй нэвтрүүлэг үзсэн.
Тэгсэн чинь тэр Филиппиний тухай нэвтрүүлэг байсан байхгүй. Тэгсэн чинь тэр нэвтрүүлэг дээр аюу сонирхолтой нэг яг нөгөө Филиппин хүмүүсийн тухай юг одоо яг тэр Филиппинд бол одоо очсон тийм докюментари байгаа байхгүй. Тэгсэн чинь харин Филиппин хүмүүсээ өдөр өдрийнхээ аз жаргалаар амьдардаг хүмүүсээ гэж байгаа байхгүй. Өдөр өдрийнхээ. Тэгтээ нөгөө би ингээ ярьж байхдаа энэ өдөр л бид нар аюугаа баяртай хөртөө сайн сайхан одоо тэг өдөр бүр ингээд тэг энэ өдөртөө сэтгэл хангалуун байх болмол гэж яг ярьжсэн санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө тэдний хувьд юу гэхээр католик шашинтай шүү дээ. Тэгээд Бурхны үг өөрөөр хэлээд яг нэг гүн утгыг мэдэхгүйгээр өдөр бүр хангалттай юм өнөөдөр л зүгээр байгаа бүх юмараа жаргаасаа хандраад маргааш нь өсөв. Тэгээ би өсөхгүй шүү дээ. Миний өөр хүүхэд тэгээ тэр өлсөж ядарсан тэр хүнд хэцүү байдлаас болоод хүн нэг итгэлийн сорилтонд ордог янз бүрийн асуудлууд болдог. Ийм зүйл болно гэж ингээ бодохгүй аюу дураараа сайхан амьдрал байгаа шүү дээ. Тэгэхээр бурхан бидэнд хэлж нэгдүгээр тэрийг ингээд одоо менежийг ухаалаг удирдахч хэрэгтэй. Энэ дээр зөв заавал өөр хүн биш бид нар өөрсдөө байх хэрэгтэй байхгүй. За би сүүлийн үед ерөн жоохон ингээд нэг цохуулгаал яриад байгаа тий. Тэгээ би урд нь ч гэсэн ингээд ярьжсэн тэрний юу гэхээр одоо би хувцас аваад тэтгэврийн хувийн хадгаламж хийгээд тэгээ 4 жил болсон байхгүй. Тэгээ 4 жил болоод яг одоо ингээд би яг үр дүнгээ тооцохоор айгүй үр дүнтэй байгааг харж байгаа байхгүй. Үр дүнтэй байгааг. За тэгээ тэн дээр ер нь нэг одоо энэ хувцаа яг ирээдүйд нэг одоо сая би ярьжсэн шүү дээ нэг Америкт байдаг итгэгч ийм юуны хувцааны одоо юу гэдэг хөрөнгө оруулалтын сангийн ерөнхийлөгч байж байгаа Солонгостой ирээд итгэгч тэгээ хүн ингээд сүмүүдээр яваад ирээдүйд ингээ бэлтгээчээ тэр хэрээрээ бид нартай бурхны ажилд олон зүйлээр ингээ тэг мөнгөтэй байж хувь нэмэр оруулж чадна шүү дээ. Тэгээ хүүхдүүдийг багаас нь бэлтгээ. Ингээ ялангуяа нөгөө би ч гэсэн яг энэ дээр яг тийм үзэл бодолтой байдаг байхгүй. Юу эсэн бэ гэхээр тэн дээр нөгөө одоо юу гэдэг миний одоо үзэл бодол юу гэдэг вэхээр Солонгос ингээ хүүхдүүдтэй маш их мөнгөийг зардаг байхгүй сургалтанд бүр ингээд хүүхдүүд бүр гэртээ өстө орой иртлээ тий бүр гэртээ ирэх завгүй сургуулаа хичээлээ тараал тэгэл ерөөсөө шууд дараа чи юунд ингээл яваал тий тэгэл ерөөс ингээд маш олон тий бүх хүүхдүүд тэгэл ялангуяа ахлах сургуульд ороод ирвэл дээд сургуульд оруулахын тулд тэгээд ингээл дээд сургуульд ороод тэгэл дээд сургууль бүх нөгөө эцэгийнхээ мөнгөөр сурна шүү дээ. Тэгэл дээд сургуулаа төгслөө магистрт орох хэрэгтэй. Магистрт орлоо. Тэгэн готлоо нэг одоо мэрэгжил дэвшлэхэд мэрэгжил дэвшлэхэд орж ясна. Докторт орохгүй болохгүй. Эцэс төгсгөл байдгүй. За тэгээ тэр дунд нь гэрлэн готлаа өөрийнхөө амьдрал орон байр гэд ингээд нөгөө хөрх эцэг ихтэй тусалдаг дэмждэг өгдөг юу ч байхгүй ингээд нөгөө эцэг их нь тэгээ сүулт ингээд айгу хүнд хэцүү амьдралтай үлдчихдэг насаараа нэг хүүхдийн төлөө те ерөөсөө ганц хоёр хүүхдтэй байгаа шүү дээ ганц хоёр хүүхдийн төлөө ингээд байдгаа зориулаад ингээд байгаад байдаг гэтэл эцэгчүүд нь сүултээ өөрсдөө айгу хэцүү амьдралтай байдаг ийм зүйлээд байхгүй тэгээ тэр хүн болохоор юу ч хийдвэхээр хүүхдүүд онц сураад тий хичнээн мундаг онц сураад баян болохгүй шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдэд мөнгийг менеж хийдэг, мөнгийг яаж тэг хадгалдаг, мөнгийг яаж өсгөдөг энэ зүйлийг заа. Энийг Америкийн сургуулиудад заадгаа. Тэгээд ер нь Америк болон еврей хүмүүс бол хүүхдээ чи онц сур гэж заадаггүй. Харин юу гэж заадаг вэ гэхээр нөгөө юу тэг мөнгийг яаж зохицуулж мөнгө яаж бизнес хийх вэ гэдгийг заа гэх. Тэгээ нэр бодоод байсан чинь Америкаас ингээл аюул бол мундаг бизнесмэнүүд гардаг тийм ингээл шин компаниуд гараад тэгээл одоо нэг юм харах юм бол бид нэр Стив Джобсын тэр харах юм Америкийн нэг юу нэг сонирхолтой тийм нөгөө гараашнда ингээд компани эхлүүлчихдэг тийм гараашнда компани эхлүүлэх тэгээл тэндээс нөгөө нэг бизнес нэхлээ тэгээд хамардаг ийм зүйлүүд байгаад байгаа шүү дээ. Тэг ингээд хүн болгоныг тэг өөрийн гэсэн бизнес хийдэг тэгээд мөнгийг мөнгөөр үржүүлж сурдаг ийм мөнгийг ажилуулж сурдаг ийм болгоо гэж. Тэхийн тулд өнөөдрийн библийн зарчим яг адилхаараа тэхийн тулд юу гэж хэлдэг вэ гэхээр энэ хүний заадаг тэр юу нь болохоор тэхийн тулд 10-20% одоо орлогынхаа 10-20%-ийг ирээдүйнхөд төлөө бүр хүүхдийг хүртэл те орж иж байгаа орлогынхаа 10-20%-ийг ирээдүйн төлөө хадгалж сургаа.
ялангуяа одоо хөрөнгө оруулалт хийж сурхаа гэж ингэж заадаг байхгүй. Тэгээ хот бүрт агуулах байгууллага. Тэгэхээр энэ тэнд нэг одоо яг нөгөө хуцсан дээр ирдэг штэ. Ингээд сагсандаа янз тий сагснуудад ингэж хувааж байршил нэг зүйл одоо нэг хуцаг авах штэ олон хуцаг. Одоо сүүлийн бүр гоёлцсон штэ. Багцаар авдаг болсон. Дээр нөгөө S&P 500 гэх тий бүр ингээд багц Америкийн 500 юу солонгосын чинь болохоор 200 шилдэг компани хуцааг ингэж нөгөө бөөнд ингэж авч мавдаг болсон. Ийм юмнууд гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тэнд ингээд тэгээд эндээс одоо би бас яг тэр хүний юунаас сурж байгаа зүйл нь хэрэг. За би Монголын хуцааг аваад ингээд одоо ойлгомжтой болсон сурцсан. Тэгмэл одоо би нэг солонгосын хуцаа авч явах гэж байгаа байхгүй. Тэгээд бас Америкийн хуцаа гэдэг ингээд би 3 агуулхад өөрөөр хэлбэл одоо нөгөө агуулхад 20% ингэж хувааж хийх гэдэг байгаа байхгүй. Тэгэх юм бол хожим хон те одоо ингээл улам л бид нар настаа болно улам л бид нар хүч чадлахгүй болно шүү дээ яг үнтэй адилхан. Тэгэхээр өнөөдөр бид нар ингээд бурхны үгийг уншичаад ийм үйл явдал болсон гэж битгий тэгж бодоод өнгөрч байгаараа те хамгийн гол нь бид нэр чимээгүй цаг хийгээд сурах хэрэгтэй зүйл нь нэгдүгээр тэн дээр бурхан юу те бурхан бидэнд юу хэлж байна бурханы тухай сурах хэрэгтэй те. Тэгэхээр бурхан хүмүүсийг яг ийм зүйлийг хийхээс Йосепийг хийгээсэ гэсэнтэй адилхан бурхан юу хүсэж байна? Бурхан бид нэрийг хүмүүсийн өмнө те одоо юу нэг бурхан биднийг ирээдүйдээ бэлтгэдэг байгаасаа тийм үү ирээдүйдээ бэлтгэдэг мэрэгэн байгаасаа ухаалаг байгаасаа тэгэд юу ч хэлдэг нэг библи хэлдэг цаг тэгээ цаг үеэ мэдрэх хэрэгтэй гэдэг те энэ цаг үед яг бид нэр тийм бурхан бидэнд ямар үгээр ярьж байна яаж ажиллаж байна энийг мэдрээд хийж ажиллах нь үйлдэх нь айгүй чухал байгаа. За үлдэх нь аягүй чухал тий. За тэгээд тэрийг өнөөдөр бид нар эндээс сураад 20% хадгалах хэрэгтэй юм байна. Олж ирсэн орлогынхаа одоо ингээл орж ирсэн мөнгөө бүгдийг нь үр дуусчаа тэгэл гүй боломжгүй өрнөөс өрний хооронд амьдраад байнгул үгүй бид нар ингээд нэг 20% болохоор яаж болох вэ? 20% бид нар юу яаж болно шүү дээ. Одоо юу гэдэг хэрэгцээг хэмнэх аргаар танах аргаар 20%-ийг одоо өөртөө ингэж хоримтлал үүсгэж болно. Энэ зүйлийг өнөөдөр бид нарт яг ийм нөгөө Йосепээр дамжуулаад бурхан ийм бизнесийн арга ухааныг зааж байгаа байхгүй. Тэгээд агуулхууд бариа. Тэгээд энэ тэнд ингээд хотуудад агуулхууд бариад агуулхуудад энийг хий гэдэг чинь тийм агуулхуудад хий. Тэгээд юу яаж чинь тэгээ эр хүнд үеийг урдчлан даваа. Эр хүнд үед одоо өвөө одоо хэцүү болчлаа би юучгүй болчлаа гэд надад өгөөч туслаач гэх биш багаарч гисэн тий. Ялангуяа бид нар хүүхдүүдтэй нөгөө ингээл өмнөөс нь бүх зүйлийг хийж гээл өмнөөс нь бүх урдуур нь ороод тэгээд ах биш харин багаар хүүхдүүдэд зааж өгдөг. Сургаж өгдөг тий. Хүүхдүүдэд нэгдүгээр бид нар те одоо гэдэг мэрэгэн ухаанд сургах хэрэгтэй бид нар төвчээр сургах хэрэгтэй ямар нэгэн зүйлийг өөрөө үйлддэг тэг хийдэг байх бие даахад сургах хэрэгтэй тэгээд эсний үгэнд сургах хэрэгтэй олон зүйлээр бид нар хүүхдүүдэд сургах хэрэгтэй тийм үү тэр нь юухэр ирээдүйн сайн үеийг сайнаар давахын тулд тэгэхээр бид нар чи онцор гэл тэгээ би одоо бас нэг айгүй ингээ болгоомжилж байгаа зүйл маань юу гэхээр нөгөө солонгост байгаа болохоор манай хүүхдүүд бас нэг жоохон тийм ийм өрсөлдөх юу ингээ сэтгэлгээ орж ирж байгаа байхгүй. Тэгээ тэр нэг аюу жоохон зүйл дээр харагддаг. Хараа ингээд шаруныг ингээд одоо 7 хоногт яадаг вэхээр манай хүүхдэд 3 хоног телевиз үздэг байхгүй 3 хоногт нь телевиз үздэг 3 хоногт нь телевиз үздэггүй. Тэгээд өнөөдөр чинь телевиз үздэггүй өдөр нь ахгүй юу. Тэгэхээр шаарны яадаг вэхээр телевиз үздэг өдөр яг цэцэрлэгээс гарч ирэл өнөөдөр телевиз үздэг өдөр гэл хичнээн гоёстай. Хоёлаа хүүхдийн тоглоомын талбай явал да гэл тэгэхээр үгүй өнөөдөр өстой телевиз үздэг өдөр гэл ингээл гэрлүүгээ яарал тэгэл чи телевиз үздэг байхгүй телевиз үздэг өдөр болохоор хоёлаа юу тоглоомын талбай яваа гэж өөрөө гараад ирнэ өнөөдөр телевиз үздэг өдөр хоёлаа тоглоомын талбай яваа шүү гэж гарч ирдэг байхгүй тэгээд яг тоглоомын талбай явж байхдаа би нэгдүгээр би хамгийн түрүүнд ирсэн байх би нэгд орсон байх гэх тэгээд тэнд ингээд очихоор хүүхд байхгүй бол айгүй баярлна би өстой нэгд орсон гэх тэгээд хүүхэд байж л би нэгд орч чадаагүй. Тэгэл энийг би засчихгүй айгүй хэлдэг байхгүй. Миний охинтой чи заавал нэгд орох албатай биш ээ. Нэгд орохгүй байж болно. Чи нэгд орохгүй байсан ч гэсэн сайн хөхтэй. Ингээл ийм зүйлийг хэлж өгдөг байхгүй. Тэгвэл ингээд яг харахад бодвол ингээд цэцэрлэг дээр хүүхдэд би нэгдэг яадаг солонгос ээж нараастай тийм сэтгэл айгүй өндөр байхгүй. Айгүй өндөр тэгээд нөгөө ертөнц ингээд анх удаа бас дүн авахта
Гэл айгүй өнгөрч ирсэн баг. Эмээсээ би 100 оноо авсан. Гэл тэгсэн манай найз тэд их авсан 96 авсан. Манай тэр 80 авсан ч гэдэг. Тэгэн гутал нь би шууд ертөнцөө ахиж тэг ингээд өөр хүүхдтэй өөргөө бити харьцуулаараа чи өчигдрөөс илүү өнөөдөр сайн байсан л болоо. Тэгээд өөр хүүхэд чамаас те өндөр авал бити тэнд сэтгэл юмэр өөрөө чамаас доор авах юм бол чи өөрийгөө мундаг гэж бити өргөмжлөөрэй гэл ингээд яг нөгөө ингээд өөрийн ирэхгүй аюуцсан энийг ингээд засчихгүй бол өөрийн ирэхгүй нэг тийм өрсөлддөг юмд орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хүүхдүүдээ ингээд сургах зүйлүүд олон байгаа. Тийм ирээдүйд аюу сайн бэлтгэх хэрэгтэй. Ийм зүйл болж байна. За юм байна. За та юу ойлгов? Юг мэдрүү? Юг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Яг би нөгөө нэг яг хувьцааны талаар ингээд ярьдаг нөгөө монголч дээр солонгосч дээр хувьцааны талаар хүмүүс аюу буруу бодолтой байдаг. Хувьцааг ингээд тэг мөрөөдөө тоглоом шиг аваал зараал ингээд нэг яг нэг тэг ингээд нэг тийм арилжаа хийгээл ингээд бодоод байдаг. Гэтэл Америк өнөөдөртэй маш хүмүүс нь яг юугаар өгөхөр нөгөө хөрөнгө оруулалтын хувьцааныхын юугаар хөрөнгө нь хэмжигддэг. Тэгэхээр ямар барилгатай хэд солонгосчууд болохоор ер нь газраар нөгөө хөрөнгийг хэмжих гэдэг байхгүй. Тэдэн одоо юу гэдэг пион гэдэг юм а. Одоо манайхаар юу гэдэг одоо метр гэдэг метр квадрат талбайтай ш. Энэ тийм газартай ш, ийм газартай ш гэдэг. Тэгээ нөгөө Монголд очиод 0.7-гийн газар үүсчихэд энэ хувийн газар юм уу тийгс. Вау гэл баг тэр нөгөө солонгос хүмүүсийн нүдээр бол одоо нөгөө нэг айлын 0.7-гийн нэг газар бол зүгээр нэг айл тэнд ингээд нэг ихэнх Монгол айлуучин нэг хашаан дотор нэг хашаа байш нэг байшин 0-тай байгаад байгаа шүү дээ тий. Тэгээ бус талбайны хоос ногоо могоож тарихгүй тэгэхээр нэг бол ногоо могоо тариачаа гэл тий. А эсвэл тэд нар баг тэн дээр ингээд хідэн нохор барилга барайл нөгөө барилгатай хүмүүсийг оруулаад тэгээ түрээслээд ингэх аюу юутай тий. Ингүүл гоё штэ гэсэн юм юу байдаг байхгүй. Нөгөө одоо хүний юу гэдэг эд хөрөнгийг юугаар хэмждэг байхгүй газраар хэмждэг. Тэгэхээр бурхан өнөөдөр бид нар ингээд нөгөө маш олон хүмүүстэй ялангуяа хаанчлалын бизнесийн талаар Библиэс суралцдаг. Тэгэхээр ингээд бурхан бидэнд цаг үе болгонд тэ нөгөө одоо яаж зөв мэрэгэн амьдрах вэ гэдгийг зааж өгдөг. Тэгээд би сая нэг хэд хоног тэр яг нэг Apex-ийн 5 миллионыг захирал ярьсан мэсэн шүү дээ. Тэгээ хөрөнгө оруулалт бондын тухай. За тэрний дараас та манайхан тэр өөр хүмүүс тэр надаас айгүйх асуус. Би бараг нэг брокерийн үүрэг гүйцэтгэлтэй ингэж яадгийг ингэж хөрөнгө оруулалтаа ингэж эдийн дансаа ингэж найдгийн аппликейшн ингэж татаараа тэгсэн. Тэгэхээр хамгийн нийтдээ нөгөө 4 жилийн өмнө би ойр дотны хүмүүс бүгдээрэнд нь хэлжсэн зүйл байхгүй юу? 4 жилийн өмнө. Тэгээд би ингээ баг их мөнгө юус биш надаас мэддэхгүй гарч байгаа баг мөнгийг л ячхаа гэд. Тэгээ одоо зөвхөн хамгийн нэг жишээ гэхээр би нэг сар болгон 50,000 төгрөгийг ирээдүйд одоо ингээ 5 жилээр гэрээ хийгээд ирээдүйд ингээ одоо өндөр настай болоо одоо наслалт өндөр болчихно. Хэд наслахыг мэдгүй шээ 80 100 мэдгүй тийм ээ. Тэгээд тэгэхэд тэр үед ажил хийж мөнгө төгрөг олж чадахгүй шүү дээ. Тэгэхээр одооноос ингээ нөгөө мөнгө цааш нэг сурах юунд тэгээд нөгөө 4 жилийн өмнөөс би одоо 50,000-ыг ингээд төрийн хадгаламж гэж хийж эхэлсэн байхгүй. Тэгсэн чинь 5 жилийн гэрээс аль хэзээний 4 жилийн тусаад дараа жил дуусгах гэж байгаа байхгүй одоо тий. Тэнгуүтлэн дахиад сонгоч чинь. Тэгэн гутал тэр аягүй сонирхолтой одоо 50,000 нөгөө тогтмол хийгээлсэн чинь 50,000-ийн маань сарын өгөөж чинь 40,000 болцсон. Окей би 50,000-ыг хийгээд байгаа шүү дээ. Тэгээ сарын анх бол ингээл өгөөжөнтэй ингээл 1000-аас эхэлдэг байхгүй 1000 төгрөг өгөөж 1000 төгрөгийн өгөөж ингээл сар эцдэг. Тэгээ тэр мөнгө чинь нэг одоо юу гэдэг би нэг 50,000 төгрөг хийлээ. Сарын дараа одоо нөгөөдхийн одоо хэдэ 500 ч хэлээд тэр чинь 10% гэхэр чинь 5,000 хэлэх юм уу да. Тэ за ямар ч байсан 14% өгөөж тэм чинь. За тэгээд тэгэн гутал чинь ингээл одоо 500 юу вэ 55,000 голон гутлаа дараа нь 55,000-аас шахих хүү бодно. Нөгөөдгийн 60,000 голон гуталтай одоо өгөөж нэмэгдээд өгөөжөөс нь дахиад хүүгийн хүү бодогдоод ингээ яваад байдаг байхгүй. Тэгтэл би одоо ингээ 50,000-ыг сар болгон хийн штэ. Тэгэн гутал сарын эцэс хамгийн сүүлч өдөр өгөөж нь надаа одоо бүр 40,000 орж ирдэг болсон байна. Миний өгдөг мөнгөтэй одоо ойртож эхэлж байгаа байхгүй бүр тийм ийм ашигтай байдаг. Тэгээд ийм зүйлийг байсан гэдэг хүмүүс зөндөө ярьсан байхгүй юу. Хамгийн нийтдээ сая 4 жилийн дараа би аль хэзээ ингээ хувьцаан дээр аль ашиггүй яадаг би ямар байгаад гэдэг тий одоо нөгөө жилийн өгөөж аваа тэр өгөөжөөрөө буцаагаад хувьцаагаа аваа сураад ингээ бүх юм ингээ болчихж байгаа байхгүй. Тэгээд эргээд харсан чинь хөөс та нөгөө яриад исэн юм одоо яриад байгаа чи яан гэлээ нөгөө ардыг яах хэвээр билээ юу яадаг билээ хүмүүс тийм байгаа байхгүй. Тэгэхээр ингээд цаг хугацаа алдчихж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр сурсан зүйл ирээдүйдээ бас бид нар бэлдэх хэрэгтэй. Тэгээд сайн би одоо юу чинь Библийн зарчим би юу вэ?
бид нар орлогынхаа орж иж байгаа үр тарианыхаа 20% хадгалж сурах хэрэгтэй. Сонирхолтой байна уу? За Библи ингээд бидний тийм тухай ярьж байгаа. За та юу ойлгов, юуг мэдрэв, юуг амьдралдаа хэрэгжүүлэх би хичээлдээ явах хэрэгтэй шүү дээ манайхаа. Гарахгүй. За бид нэр Египт улсын төлөө залбирч байгаа тийм үү? 118 сая хүн амтай 86.7% нь лалын шинтэй, 3.9% нь юу гэж юм те евангелийн урсгал. За тэг хамтдаа залбирая. Эзэн минь өнөөдөр та Йосефт Египтийг хэрхэн захирах тэг мэрэгэн ухааныг зааж гэж харахтаа үнэхээр талархаж байна. Эзэн минь бид зөвхөн Йосефийн түүхийг хараад өнгөрөх биш, харин үүнийг амьдралдаа хэрэгжүүлж сурахад та бидэнд туслаарай. Тэгэд эзэн минь танд талархаж байна. Тэг өнөөдөр бидэнд бас гайхалтай мэрэгэн ухааныг өгч байгаа талархаж байна. Бид яг Йосеф шиг бид бас аливаа зүйлд тийм бурхны мэрэгэн ухаанаар менеж хийдэг сайн удирдагчид байж, хоёрдугаар бид нар бас орлогын 20% бид хадгалж сурахад та бас бидэнд туслаарай эзэн. Тэгээ бид өнөөдөр боломжгүй байна, би өртөө байна, хүрэхгүй байна гэж бодгош. Харин үнэхээр бурханд талархаад бид бас ухаалаг зарцуулалт, ухаалаг хэрэглээтэй байх юм бол үнэхээр энэ 20% хадгалах боломжтой гэдгийг та бидэнд харуулж өгөөрэй, зааж өгөөрэй эзэн. Тэгээ бид бас ирээдүйдээ сайнаар өөрийгөө төдий өөр хүүхдээ сайнаар бас бэлдэж сурахад ариун сүнс биднийг өдөртөх болтугай. Тэгээд эзэн та өнөөдрийн үгийг амьдралдаа хэрэгжүүлэхэд бидэнд туслаарай. Тэгээд бид яг одоо Египт улсад лалын шинтэй байгаад танд ирж буй олон мянган ах дүүсийн төлөө залбирч байна. Лалын шингаас тэд эзэн рүү эргэж байгаа тэр авралын ажлын гайхалтай тэр бэрхшээлээс хүчтэй бөгөөд таны дуу хоолой лалын удирдагчдаас эхлээд жирийн иргэд хүртэл хүрч байгааг харахтаа тань талархаж байна. Тэгээ эзэн минь итгэл үнэмшлийнхаа төлөө исламыг үл тоомсорлсон гэсэн хэрэгээр хис хэрэгээр хоригдож болон дөрвж яв ахын төс минь та хамгаалтанд аваараа тэдэнд амар амгалан ир зориг таних та хамгаалтыг өгөөрэй. Иргэний бүртгэл болон нийгмийн зүгээс ирж буй дарамт шалтын өмнө та тэднийг бат зөксөө шаардлагатай бүхнээр нь хангаж өгөөрэй. Таны сайн мэдээ Египтийг даяар хүчтэй төвж илүү олон хүн таны хайрыг таньж мэдэх болтугай. Бид тэдний төлөө болон тэдэнд хүрэхээр ажиллаж үйлчлэгчдийн төлөө танаас гуйж Египт итгэгчдийн тоо өсөж таны алдар тэрхүү газар нутагт улам тадар гэрэлтэх болтугай. Бид Иесус Христийн нэрээр бид Египтийг өрөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Израилийг өрөөж байна. Израиль дээр Бурхны хаанчлыг тунгалж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Монголоо, бид Хойд Солонгос, бид Афганистаныг танд өргөж байна. Эзэн минь үнэхээр Монгол улсад маань өөрчлөлт ирэх болтугай. Монгол ялангуяа Монгол итгэгч нарт маань та бас санхүүгийн хаанчлын бизнесийн тэр мэрэгэн ухааныг та зааж өгөөрэй. Иесусийн нэрээр залбирлаа. Амен. Тунхаглах ишлэр аяа эзэн та хөрөөлтэй зарилгуудаа надад заагаач. Таны амнаас гарсан бүх тогтоолыг уруулаараа би тунхагласан. Би бүх баялагт баясдагтай хайдал таны зарчмуудын замд баясдаг. Би заавар журмыг тань бясалгаж таны замуудыг эргцүүлэх болно. Би таны зарилгуудад баярлана. Би таны үгийг мартахгүй. Дуулал 119:12-аас 19. Амен. За цээжлэх хэвшлэл юунаас ч илүүгээр зүрхээ хамгаал. Амийн булгуу тэндээс ундран гардаг юм а. Сургаалт үс 4:23. Амен. 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 За Египт ийм нэг исламын шинтэй юу вэ? Ингээд ийм жоохноос ингээ хүүхдүүдийг өдөрт ингээ 5 удаа мөргөлт ингээ сургадаг юм байна. За эзэн ивэг өнөөдөр үнэхээр анцгай төрөх болно. Бурхан танд өөрийгөө улам илүү илчлэн харуулж Бурханы мэдлэгээр биднийг дүүргэх болтугай. Тэгээд өдөр бүгд өнгөлөг эрэг бай талархалтай байгаараа баяртай эзэн ивэг.